Эхэлсэн. Хамгийн сүүл бичлэг хийхэд хитэн сар болсон бэлзээ харъя заяа. Хамгийн сүүл бичлэг хийгээд 4 сарын өмнө байсан байна. 4 сарын өмнө гэдэг чинь одоо 9 сар, 5 сарын сүүлээр. За. Энэ 4 сард юу болж өнгөрвөө? Цэцэн ажил хийж үзсэн. Зөвхчөөр сонирхолтой юм байлээ. Сонирхолтой. Гайгүй гоё. Надад таалагдсан. Тэгээд тун ч угаасаа хэсэл өнгөрчдөг шүү дээ. Хэсэл өнгөрч. 7 хоног нэг амардаг, нэг амархаараа орж гаруулахаараа л гарахгүй л гэртээ. Тэгэл өнгөрсөн. Бишлээ солисон. Би шилэн дээрээ суугаад хугалцсан байхгүй. 100. Тэгээд шилээ солиод ийм болгосон. Сая 2-3 өдрийн өмнө нэг хэлсэн. Миний батнаас гэвэл сормос илүү нарийнхан тэгснэ ингээд зураастай болцсон. Тэгээд тийм сормос байг надаг болцсон. Амар урт айлайнертай болсон. Энд дээр сайн харах юм бол freckleтэй байгаа. Тэгтээ сайн харагдахгүй. Ингээ харуул freckleтэй байгаа. Тийм. За ингээд би бичлэг угаасаа сэтгэл санаа жоохон сонирн байгаа үед л идэг штэ. Тийм. Сэтгэл санаа сонирн болцсон үед л идэг байхгүй. Тэгэхээр сүүлийн 4 сард гайгүй байсан байна. Гэхдээ ягаад ч юм одоо ингээд бодохоор сүүлийн 4 сард гайгүй байсан ч гэсэндээ айгүй утгартай гэх юм уу? Яг ингээд нэг л чигт нэг л хэм байгаадсан болохоор тэр нь жоохон сонин бодихтай дуу утгартай санагдсан байна. За. Хэсэгсэн ягасан болчихоо. Тэгээд плейлистэн дээр дуу тавиад байгаа. Тэрнээс өмнө өнөөдөр юу байгаагаа харуулъя. Өнөө бичлэгэн дээр би нэг юм итгэм тавьчаад тэрийг ээж дуусах хүртэл юмрээдсэн шүү дээ. Cereal үнэхдээ ингээд нэг Reese's байдаг шүү дээ. Тэрний юм cereal би энэ дээр ингээд хайрцны хандрыг оруулчих. Ингээд цэцэг хайгаар дүүрэн хийсэн чинь нэг халбан малгай авч чаддгүй. Тэг ингээд бахан суудсан зав. Фэцтэй. Савлганы юм болчих. Сумаас тийм. Жоохон царай муутай тэгвэл яа нэг чигсэн. Тэгс наяагаад юм болчихоо. Ярцгаа. Одоо үсээ тарьчих нэрээ. Ийм болчихсаахгүй. Нэг юм болсон. Нөгөөсөө би тэгээд нэг сормос нарийсаад биш сормос гэнэ. Нэг өмсөг нарийсаад өс чичгрээд ирвэл би юм болж байна гэсэн үг. За. Сэтгэс нам гайгүй байсан зүгээр байсан 8 сард би хятад явсан. Дээрсэн сонирхолтой байсан, гоё байсан, таалагдсан зүгээр байсан. Тийм. 9 сар. Хичээл ордог. Хичээл орлоо. Зүгээр юм. Багш нар гансан байна. Нэсээ гансан байна. Бусдын жаа. Би тэгэхээр хичээл тасан. За хичээл орсон зүгээр байсан. Тэгж чаад би 8 сарын 23-нд blindfolding манлайгийн ивент хийсэн аахгүй. Тэгээд нэг юм хамтлагийн нэг юм bassist байсан. Тэгээ айгүй өөр хүн өгч харагдаад өгдөг ч хүн айгүй өөр хүн шиг харагдаад. Бид нэг хамт гараад нэмэрээ
Найзтай болсон. Гоё. Таалагдсан. Хөрхөн. За тэгээд би чиваа. Тэгээд яагаад ч юм гинт ингээд айгуу сонирн болоод за уусаа bipolar disorder буюу хоёр төрөлд тэгсэн юм гэж байдаг шүү дээ. Тэгээд тэрнэр чинь нөгөө нэг тийм hypomaniac үе болоод тэгээ яг хуу гинт амар тийм итгэвтэй амар итгэвтэй болсон байхгүй юу? Тэгээд бас нэг найзтай болвоо. Тийм найзтай боллоо. Тэгэл ер нь яг тэр үеэс цахуулаад гээд тийм амар hyper амар тийм баярлдаг тийм үе дээр очсон болж таараад тэгээд солиорч явж байгаад амраа сулжваа. Тэгээд тэр солиорсон чигээр үсээ тарьчлаа, өмсгөнээ сахчлаа. Наараа өнгөтэй юм нааж маасан заяа хөөргөө. За тэгээд шөнө орой гарч мараад хичээж бишэлээ тасалж мэслээ. Аимшигтай. Хөтлөө ууж муугаад тэгээд би сая түрүүж тамирсан байхгүй юу? Нэг удаан маралбараа байсангүй. Би бол удаан маралбараа амар үнэнч. Тэгтээ байсангүй. Тэгэхээр би ингээд та нар боддгоо ингээд тамиг байгаа шүү дээ. Ингээд ямар нэгэн хүнтэй танилцаад ч юм уу. Тэгээд тэр хүнтэй найзлаад ч юм уу ингээд тэр хүнийг ойлгомоор санагдаад ингээд тэр хүн ингээд ойлгоод яг тэр хүнийг юу бодож авдаг гэдгийг мэдхийн хүсвэл тэр хүний татдаг тамгийг татдаг. Би тэгдэг. Тийм болохоор анх удаан маралбараа чиглэжсэн. Тэгээд анхнаасаа тэрийг хэрэгэлсэн болохоор тэрэндээ тасаад тэр чигээр яваал гэдэг болсон юмсан. Амар ойлгосон. Жохон тэр хүн шиг болж малаад амар ойлгосон тийм. Тэгээд сая уусаа л удаан марал байсан ч хөө. Тэгэхээр бодож байгаа кастер 3 авчихлаа. Татч үзээгүй. Одоо байгаа. Татч үзэндээ. Тийм. Жохон. Тэгэхээр нэг улаан маралбарч амар гашуун штэ. Тийм болохоор би кастерт нэг орохгүй. Надаа улаан маралбарч орохгүй байхад кастер яаж ч орох юм. Нара. Үнэхээр хуурамч. Цаалал мардан мөнгөгүй болчихлоо. Номер дээр даймор стикер бэлгэлсэн. Хөрхөө. Тэгээ бас би нэг анзаараад байгаа нэг сандрахаараа миний ярах чадвар амар муудчих юм байл юм. Угаасаа би сандрахаараа гацч мацаад хөдөлт мөдрийн юм ингээд стори гэдэг чинь ингээд үгүй тэр гэдэг. Тэгээ яагаад гэвэл угаасаа нэг тарих амар урт ажиллаад ам удаа ажиллаад тархиндаа буцсан бүх юм амаараа гараад амжихгүй. Тэгээ тэрэндээ гацаад хөдрөөд эхэлдэг. Тэрс нэмээд би амар харааллаад эхэлдэг юм билий ингээд. Фак гиш мишиг жоохон муухай ярддаг. Одоо бол сандраагүй байна. Яагаад гэвэл би өөрөө л угаараа сууж тийм ба сандраагүй болгоод зөвхөрөө байхгүй юу? Тэгээ ингээд сандраад эхлэхээр үнэхээр муухай ярддаг юм байлээ. Би ингээд чиний үдээс харж чаддаг гиш мишгэлээс амар муухай ойлгомжгүй юм яриад байгаа юм бол уучлаарай би сандраад наа гэсэн. Би яагаад сандраад байгааг мэдэхгүй. Тэгтээ сандраад байна. Тэгээд ингээд өөр бодоход би чага өөрөө байж чадахгүй байсан. Тэгтээ анзаарлаа. Ягаад ч юм бэ? Бус хүмүүс үгж бол бус хүмүүст яаж харагдах гэж жоохон бодоод байсан юм шиг санагдсан. Тийм болохоор жоохон амьдралаа өөртөө буцааж авах гээд миний юу нэг яахын тамаа тийм ээ гэж бодогдоо. Тэгээд юу нь бол хамраа зүйл. Би нэр шивээс хэлчихсэн. Камер харагдахгүй. Энд ингээд цахин оруулчих. Ийм шивээс хэлчихсэн. Урал нэрээ бас ийм шивээс хэлчихсэн аахгүй юу? Арилцсан байхгүй. Харагдахгүй юм.
Тэгээд энэ яг энэ чихний ард байгаа. Гэтэ бас харагдахгүй. Тэгээд өөрсдөө өөр байдгаараа л өмнө нь шууд хаалт гоогоос тийм. Бид хоёр нь угаасаа юм шиг үү. Хүн үздэг гэж боддгүй байна. Хүмүүс үзэхгүй гэж боддог болохоор бичлэг хийгээд байна шүү дээ. Тийм. Би урчигдаа сая 6 дахь Инди фест үзсэн. Гой хөрхөө сонирхолтой. Айгүй хөрхөө. Дундаас гар авцсан. Тэгээд зүгээрээ зүгээр. Бас би ингээд сэтгэл нэ жоохон сонирм болохоор амттай юм гэдэг тэр туснаа зарим үед барьснагддаг. Тийм. Тэгэхээр хаяа бүр ингээд үнэхэрсээс нь авах юмгүй байх бол зарим гэж нүгснэдэг. Яг өсгөөс нь үнээр авах юм бүр ингээд 100% ямар ч авах юмгүй болж байна. Ингээд надад тийм гоё мэдэх ирэх байхгүй гэж надад хэлдэг байхгүй. Одоохонд арай гайгүй болохоор би ингээд амттай мэдээд сууж байна. Мэдээгүй чөлөөтэй байхгүй. Сонирхолтой. Өнөөхөр бисгнэр ингээд ямар байсан мэдээ хөрөнгөж бэлдээд очсон байхгүй. Өнөөдөр юм байхгүй болохоор нэг юм арга сайн мэдэхгүй байна. Би айгүй их сайн ном уншсан. Өдөрт баг нэг ном уншаад. Гэтэ ном уншлаа гэдэг тийм нийслэс над сайжруулдаг юм тийм байдаг уу? Улам их юм бодуулаад улам жоохон дордуулчих санагддаг. Дордуулчихдаг юм шиг. Тэгэхээр би ном унших тууштай. За ямар ном уншсан бэ гэхээр би 4 биш тийм. Тэрийгээ дахиж уншиж дуусгасан. 3 удаа уншсан. Тийм. Тэгээд тэрийг дуусгасан юм байна. Аюул цааны сүнсний том юм. Аюул цааны бүгд намын эхлээд орхицсон. Энд сайн ойлгохгүй сая амар их тийм. Яг тийм Монгол бөөмөгийн тийм занзаашлын холбоотой үгнүүд орж ирээд би тэрийг мэдэхгүй болохоор сайн ойлгохгүй эхлүүлээд түр орхицсон байгаа. My Year of Rest and Relaxation-ыг бараг дуусгаж байгаа. Хүн хүн байх хэрэггүй. No longer human. Асамада сайн тэрийг дууссан. White Nights цагаан шөнө төлөө Альберт Камюгийн тэрийг дуусгасан. Өөрөө дуусглаа. Өөр дахиад нэг үл хоёр ном дуусгасан. Би тэр нэрийг сандаггүй. Ингээд цас хэрэн дээрээс нэгээ ураацсан болохоор бүр санахгүй. Тэгээд ойрд айгүй их юм бичсэн. Бичгтээ жоохон сонин юм бичсэн. Одоо бичсэн. Уншиж өгөө л доо. Юу бичээд байгаагаа би юу ч ойлгохгүй ингээд эцний хамаг гэдээс эрэхтэй гэж гаргаж аваад татааж хагаад арьсан чи ороогоо татна мансуур нүдчих шиг. Сайн ойлгохгүй байсан. Би нэр Instagram аккаунтаа хактуулаад дотроо нэг хүн таньдаг хүн ингээд дотроо I need a favor ингээд туслаад өгөөч гэсэн аахгүй. Тэгээд би үсэж байгаа хүн туслах дуртай штэ. Тэгээ ингээд нэг ч юм бодоогүй гэж дод бичээ явуулаад би яагаад татаас ингээд нэг тухаар имэйл энтрийг асуугаад хахад би яагаад зүгээр өгцөн үү сайн мэдэхгүй байна. Энэ бүр галзуу заяа. Хэр удаа ингэх вэ? Хэр удаа ганцаараа суух вэ?
Сэрээ татсан намгаа хэр удаа амтлах вэ? Унтахтаа үлдсэн нүглээ хэр удаа намжлах вэ? Өрөвдөх сэтгэлгүй өмхий шараа хэр удаа өмөрөх вэ? Утга аваад эмэгсэн бүрлэгдэх хараал урчнаа хэр их хайрлах вэ? Цуартал нүддэг хуучин мөмбрөө хэр нэмж чарлуулах вэ? Утга огт байдаггүй хачин өрөвдөлтэй амьдралаа хэр удаа мөрөлшүүлэх вэ? Үхэх шиг сайхан амьдрал бий гэж юу? Далд орж алга болох шиг сайхан диваажин хаач үгүй босов. Өөдөөс ирж байгаа машины дэвсгэр болох минь. Жохо сонсон бичээд байсан юм аа. Тэгээд энэ айгуу хөөрхөн. Энийг юм бодог байх та. Бичсэн чинь айгуу хөөрхөн болсон юм. Цаг хугацааг би хэмжихтэй чамайг сансан мөчүүдэрээ дэнсэлдэг. Цэнхэр тэнгэрийн бүүдэрийг би харахтаа харсан тухгүй нэгээр чинь би мэдэрдэг. Додроо мишээгээд ирэхэд чинь нүдэн нүлмэс сэлгэндэг. Тэсээд хизээ явах бол гэж совсоор л очдог. Ирсэн өдөр чинь сэлээстэй унсартайгаа. Гийгүүлж эхэлсэн амьдралын замыг минь чи өөрөө. Бугуун цаг чинь зогссоныг би гихтээ анзаарсан. Тусах хугацаатай чинь би чамайг тээсээр л байдаг. Тодорхойгүй тархигч нь гаргаж үзээд өнгөрмөр. Тогтсон тоос шороог нь арсан алчуураараа хүзүүгээ гоймоор. Би жоохон хүн хайрламаар байгаа болов уу гэж бодсон. Хүн хайрлаагүй удаж байна, хүн хайрлагдаагүй удаж байна. Хайрлагдсан. Гэтэ би өөрөө хайрлахгүйсэн. Тийм болохоор жоохон би биеийн хайртай харилцаагүй удаж байгаа юм гэсэн болохоор жоохон хайрламар санагдаад байгаа. Тэгээд хүн хайрлаж байгаа үед хүн хайрлах гэж утсан. Үтсэн тэжтэй үдчих хэлэхгүй. Тэгтээ ингээд би хүн хайрлах дуртай. Хайрлуулахаас би өөрөө хайрлуулахаас илүү хүн хайрлах дуртай. Гэхдээ ингээд би яг ямар хүн хайрлаад байгаагаа мэдэхгүй жоохон тодорхойгүй үед байгаа болохоор жоохон санагдаад гэт ер нь бол юм тодорхой байх та айгүй амар санагдав. Хоёр хүн байгаа штэ. Аль нь тодорхой, аль нь юу хийж байгаагаа мэдж байгаа. Яг ингээд хамт байгаа өнгөрүүлж байгаа цаг хугацаа бүх юмыг хаашаа зүгэлж байгааг аль нь мэдж байгаа үед айгүй тодорхой сэтгэл тамар байдаг. Тэгээд яг одоо бол тийм биш яг хаашаа байгаа нь мэддэг. Юу ч мэддэг. Тийм байгаа болохоор жоохон сонин байгаа. Жоохон муухай санагдаж байгаа. Гэхдээ би хүн хайрлах дуртай. Хүн хайрлаж чадчихагаа гэж бодож байна. Гэхдээ ингээд би хүн хайрлах дуртай ч гэсэндээ би бас өөрийгөө хайрлах дуртай. Тэг ингээд хүн хайрлаж байгаа гэдгээрээ би өөрийгөө хайрлахгүй юм санагдаад. Ингээд өөрийнхөө цагийг үргэлж байгаа юм шиг өөрөө ойлгохгүй байж тэрэндээ ингээд сонирн болоод ингээд аймгүй ойлгомжгүй зүйлд утгалцсан дуу байгаа болохоор ингээд толгой эргээд санагдаад жоохон тэрэндээ түүртэй жоохон зовоод байгаа. Тэг би ингээд өөрийгөө зовоод байгаа байхгүй. Тэр нь жоохон муухай байгаа. Гэхдээ би бол өөрийгөө маш удаа хайрлаж байгаа. Хайрлсан. Тийм болохоор жоохон өөрөөсөө өөр хүнийг хайрлах гэж үзэж байгаа болохоор жоохон өөрийгөө гаргана хайцсан өөрөө жоохон гаргаа хайцсан байгаа. Тийм болохоор би айгүй сонин тийм гонигтай байгаад байх шиг байна. Тийм тэгж бодож байна. Хэцүү юм. Тэгэл ингээд өөрийгөө ч ойлгочих гээд нөгөө нь ч ойлгочих гээд жоохон толгой эргэлттэй байгаа. Тэр нь жоохон хэцүү санагдаж байгаа.
тусдаар жаахтай байдгаараа л бүх юм байдгаараа. Тийм би хавраас тусдаа гараа гэж бодсон. Хавар юм зунаас. Тэгтээ ер нь л хавраас гарвал гоё л доо. Аль эртэл гарвал гоё хэрэгтэй. Тэгтээ ер нь тусдаа гараа гэж бодсон. Тэгээд ойрт айгүй байр үзэж байгаа, байр харж байгаа. Тэгтээ одоо харлаа гэд яг намайг гарах үед яаж юм л та. Өгдөг лээ. Хүмүүс түрээдлээ би өөр байдлаа гэж харах болно гэж бодож байгаа. Тийм. Тэгтээ яг гоё. Тэг юм уу хоёр өрөө нэг өрөө болол л та надаа. Ганцаар авчаа. Уг нь найзтайгаа хоёр өрөө авчих юм бол айгүй гайгүй тий тэгснээ бас айгүй гайгүй байрнууд болтох юм санагдсан. Надаа хамт тусдаа гарах найз байхгүй л тий. Тийм болохоор өөртөө нэг юм уу хоёр өрөө. Тэгтээ жоохон одоо жоохон өөртөө ойрхон юм уу? Одоо яг энэ Баян-Монгол хавар 120 урд эсвэл хотын дүүгээр чинь мөвисийн дүүгээр ч юм уу олтлоо гэхэд нэг 40,000 таваар байр харж байгаа. Тэгтээ угаасаа тусдаа гарах тухай айгүй бодож байгаа яагаад гэвэл тэгээд би өөрөө өдөржингөө гадаа одоо хичээл нам ажил төрөл гэж явж байгаа. Өөрөө айгүй стресстэй ирж байгаа шүү дээ. Тэгээ гэртээ ирэхэд стрессгүй тийм гоё баймаар байгаа юм. Би угаасаа ганцаараа авахтаа л тийм байж чаддаг юм санагдсан. Тийм болохоор гадуур үнээр стресстэй цаваад ирлээ гэхэд гэртээ ирээд тийм яг нэг юм гэр миний амьдралтай миний байдаг намайг ойлгодог тийм гэр ингээд байгаа болохоор тусдаа гарах гэж бодсон. Угаасаа эцэг ихтэй амьдрал гэж хэцүү шүү дээ. Ингээд одоо юм үе мултарсан. Намайг ойлгохгүй би ч ойлгох яг би ойлгоод байгаа юм заяа. Намайг ойлгохгүй байхгүй. Тэгээд дэрэн айгүй хэцүү болохоор тусдаа гарах гэж бодож байгаа. Тусдаа гарах бол зөндөө пирсинг юм шилгэнэ. Одоо eyebrow piercing, anti-eyebrow, nose stud, nose ring гэлэнч болно дөө. Тэр төгтөл баг. Тэгээд snake bite. Хоёр. Тэгээд tongue piercing. Tongue piercing гэж яг энэ жилдээ ч юм уу хийлгэж болно. Одоо ингээд юм ярих бол нэг харагдахааргүй байгаа ч тийм ямар нэг ярихгүй байгаа болохоор тийм тэгэхээр гайгүй гэж бодож байна. Тэгэхээ зөндөө залуулнаа. Тэгээ шивээс хэлээ. Өөрч бусдаар тиймэрхүү л хим бич байгаа даа. Баяртай байгаа. Уншиж байгаа баяртай байгаа. Тэгтээ хичээлийн ерөөсөө нэг сайн чадахгүй байгаа. Би нэг зөндөө хичээл таслаа явуулсан болохоор тэрийг одоо нөхөх хэрэгтэй байгаа. Тэгтээ угаасаа л явандаа нөхөгддөг л дөө. Миний тусдаа гарна гэж манай хааж мэдээ зөвшөөрөхгүй шүү дээ. Зөвшөөрөхгүй манай их гарааг авах би яаж гарах вэ? Тэгтээ заримдаа ингээд өөрийгөө нээлттэй авах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд нэг өдөр гэртээ ирэхэд юм аваад явцсан байвал яаж чадахгүй шүү дээ яг үнтэй. Гэт тас мас нүрээ ураад хамгаалтан лэмжээ. Тэгтээ үнээр муухай санагддаг. Нэг яриханд тэгтээ тэгээд би одоо л өөрийгөө нээлттэй авахгүй бол зэнийг тавхаа таньж сайн мэдэхгүй байна. Тэгэхээр одоо л өөрийгөө нээлттэй авах хэрэгтэй байна гэж бодсон. Зүгээр яг өөрийн гэсэн нэг тийм safe space байдаг шүү дээ. Яг өөрийн гэсэн тийм л орчинтой болгохыг хүсэж байгаа болохоор ингээд
энэ чинь тэгсэн байна, тэр чинь тэгсэн байна, нэг тэгдэг гэхгүй. Хэрүүл уруулгүй те 50 тийм л амар байна. Тэгвэл үнтэй нэг хэрэлж мэрэлдэж дургуун болохоор. Тэгтээ би амар гомдомхой юм санагцсан ингээд. Ер нь би айгүй амархан хүнд гомддог. Амар гомддог. Ингээд яг хүнд гомдчихгоо шууд ингээд нүдэн мэсэл ингээд хоолон дээр тэглээл үлчих гад бүр ингээд. Гомдох чинь угааштай би гомдох амар дургуун. Тэгтээ амар амархан би гомдоддаг болохоор. Тэгтээ хүн гомдох дургүй. Тэгээд хүн гомдох дургүй гэж би ингээд мэдээж өөрөө зовоод байгаа болохоор дургүй. Тэгтээ гомддог нь үнэ. Гэхдээ би ингээд тэр хүнд гомдцсон гэдэг юм бол нөгөө нь банд бас амар лайтас гэдэг байгаа хэрэг би ингээд хүнд лай уурлах амар дургүй. Тийм болохоор ингээд би үнэхээр гомдоод бүр амар гомдсон байсан ч тэргээ хэлэх дургүй. Хэлэхгүй гэж болоогүй юм шиг зүгээр л яваад. Тийм. Тэгж байгаа нэг өдөр ингээд үнэхээр гомдоод сардлаа байлаад дахиж ирмээрчгүй. Тийм болтгоо л тоо тийм байдаг. Тэгтээ тэр нь ер нь жоохон буруу муу юм санагдсан. Тэгээд тухайн лай болохгүй гэд би аюу юмнаас татгалздаг. Тэгвэр тэр хүн надаа ингээд чи ингэж болноо, тэгэж болноо, зүгээрээ би ингэмээр байна. Би чамд тэгэж өгмөр байна. Би өөрөө тэгмээр байна. Юурээс ч лай болоогүй гэж бүр тэгэж хэлэхгүй л бол би жоохон нэрлэхэд тэр шагаад байдаг. Тэр шах биш юм нэрлэхэд байдаг. Баггүй. Чинь ингээд би чинь ундаавдгүй тэр гэлдэх юм бол тэр үед лай болчихгүй юмсан гэж бодоод яах. Тэгтээ цангаад нь тэгээд нэгээд ярьсан нөгөө бицэн духмаа яах. Яг яалах гэдэг юм л боддгоо. Тэгээд би жоохон тийм confrontational хүн биш. Хүний confront техник дуртай биш. Гэтэ яг хэрэгтэй үедээ бол хийн. Би шулуухан, шудраг гэх юм уу? Шулуухан л хүн бодож байгаа хэлэл чинь ингэж байгаас надад таалагдахгүй наа гэд хэлэх үедээ бол хэлнэ. Гэтэ ер нь тэгж хэлэх хүртэл бол нэлээд удаа гарч байна. Яагаад гэвэл би хүн тэгж шууд хэлэх дургүй бас л нөгөө амар цоогоод гомдогоод лай болоод би лай болоод үздэг. Гэхдээ ер нь юм л болгоно би аягүй лай болоод байгаа гэсэн таад байдаг болохоор бас амьдрмааргүй санагдаад байдаг байх. Өөрийгөө лай гэж харахаар пинч амьдраад байх хүсэл байх байх. Тийм ингээд тэрэж өнгөнд хэлэхээр нэг ойлгодог юм шиг санагдаад би өөрийгөө ойлгуулах гад нэг олон юм яриад байл тийм бас лай болох санагдаад ингээд би зургунд дэвтээ ингээд би бол бүх гэж боддог. Хөхмээр байдаг. Гэж хэлж байгаа ч гэдэг нөгөө юу зүг байх хэрэгснэ. Би өстэй юм намайг хийж ойлгодог. Би эмзэг мэдрэмдэг ойлгомжгүй болохоор ингээд өөрийнхөө амийг оролцдог. Депресстэй гэдгийг гайхуулмаар байдаг гэж сонсоод байдаг юм шиг байна. Би амьдрах дуртай. Амьдралтаа дуртай. Орж гараад уудтэй найз найзтайгаа тэгээ би дуртай надад сонирхолтой байдаг. Ном унших дуртай, бичих дуртай. Амьдрах дуртай. Гэхдээ ингээд жоохон өөрийгөө лай гэж хараад одоо чинь найзтайгаа гард юм уу гэж бодсноо за ажилтаа явах нь ингээд орж гарыг марийгээд байвал би лай болчих юм болов гэж за гэдэг тиймэрхүү янзтай ер нь л өөрийгөө хүн лай болгох гэж бодоос ингээд зүгээр л нэг газар ороод тий зүгээр л ингээд нэг юм авчаад тэнц лай болохгүй зүгээр л өөрийнхөө юм ийгээд 3-4 цаг суулаа гэхтэл өстой ингээд өөргөө орж ирсэн ширээ мэрийн ялангуйлаа өстой ингээд ховоосон газар тэгээд суусан ч гэсэндээ ингээд өөр хүн миний тэнд суунуу байна уу хамаагүй гэдгийг би ингээд мэдж байсан ч гэсэндээ ингээд лай болоод байгаа юм санагдаад ингээд тэр атмосферт нь би лай болоод байгаа юм санагдаад амар тэгж бодогддог санагддаг болохоор би үгүй гэж боддог байх. Биднээс биш нэг амьдрал дургүйтэй юм одоо үгүй гэж боддог. Зүгээр л хүнд би ингээд хүнд лай болоод байгаа юм шиг тэгж санагдаад. Тэгэхээр тэр нь нэг тийм амар юм биш шүү дээ. Зүгээр л хүн лай болох юмсан л гэж бодсон доо. Амар л гэж боддог.
нэг байна. Тэгээс үзэл байгаа хэл та би. Гэтэ би тэгж боддог. Тийм болохоор ингээд би хүнээр харилцахдаа жоохсон байдаг баг. Тэр нэг хүн лавлаа бомсанаад тэгээд бас ингээд хүн ингээд би чамайг хайрламар байна гэдээ ороод ирэх юм бол надад амарсан санагддаг. Яагаад гэвэл яг гоё л нөө. Хүн хайрламж гоё шүү дээ. Гэхдээ ингээд тухайн намайг ойлгох хэрэгтэй болчихно. Намайг ойлгох чинь нэг амархан л таа үг. Зүгээр л ингээд ярьж байгаа маань сонсоод ингээд жоохон өөр перспектив, өөр өнцгөөс ямар нэг юмыг харж сурах юм бол харж чаддаг юм байх юм бол нөгөө ойлгох амархан. Тийм. Тэгээд намайг яриулаад хад л ойлгож байна дөө. Тэгэд би нэг бас яриад өөрөө тайлбарлаад иймэрхүү жоохон тухайн хүний ингээд би юм бэ гэсэн нэг иймэрхүү би юу гэж боддог гэсэн иймэрхүү юм ярих. Ингээд юм ярьсан хүмүүс зүгээр л ингээд тийм байдаг л. Манай найз ингэсэн. Манай найз тэгсэн. Өчигдөр би ингэсэн. Тэгсэн. Ингээд тиймэрхүү юм ярьдаг байх шиг ингээд яг би юм бэ. Тэ? Яг миний тод сэтгэл зүйн юм байна. Юм байна вэ? Тиймэрхүү юм ярих нэг дуртай биш. Дургуун биш, дургуун биш. Дуртай. Гоё. Гэхдээ нэг ярьдаггүй. Тухайн намайг ойлгохгүй лавл санагдаад угаасаа хүнийг ойлгох гэж бодоод байдаг юм санагдав. Ингээд очно би хүүхнээ тэгэл хэлж байгаа үстэй ингээд чи сони юм ярьт юм бэ. Тэгэж мэгээд тэгээд болохоор би ингээд за гэж бодож жоохон гомдоод тэгээд ер нь хүмүүс тэгж гомцоор байгаа зүйлтэй ярих байсан ойлгол хийчих бодгоо байсан зүйлээ тэгээд намайг өстэй эмзэг мэдрэмтгий ойлгомжгүй хачин депресстэй юм ярьдаг гэж бодноо байна хамаагүй санагддаг болчихсон. Би л өөртөө болоод тэмцэвэл болно да. Тий. Би дахиад нэг юм хэлчихсэн юм мартчихлаа. Яа, миний яриг бичиж байгаа юм бол би баг өөртөө шимж яриад байгаа шүү дээ. Бичээгүй байх хэдий. Нараа 33 минут. Ярьж бичлэг үзчих. Бичдэг. Тиймэрхүү. Тийм. Би хүн ойлгож тагсан шүү дээ. Тэгээд хүн намайг ойлгох нь бол зүгээр л ингээд чиний ерөөсөө л ойлгохгүй. Би зэмдээ ирээдүйд ийм босч байгаа, ийм бодож байгаа. Бизнес ойлгохгүй байгаа. Чи зүгээр байгаа. Чиний байж байгаа чинь зүгээр байгаа. Би чимд урлаагүй, би чимд гомдоогүй. Гэл тодорхой. Тийм байвал надад амар таалагдаад амар санагдах юм тэгэхгүй бол ингээд юм ярих гэхээр хийх гээд жоохон мөнгө гарч өгөхгүй. Юм бичгээр хариулахгүй тэгсний сэнэс минь ч юм. Тэгээд байвал жоохон би ингээд яг юу хийгээд байгааг нь ойлгохгүй. Яг ирээдүйд битэрийн зүгээс ирээдүйд яг юу болох юм бэ гэдгийг мэдэхгүй байгаа үедээ амар хэцүү санагдаад байдаг байхгүй юу? Тийм. Тэгээд тэр нь бол амьдрахтаа зүгээр л ингээд миний түрүүний яаж харилцааг хэнийг appreciate тэгээд талархаад тэгээд хариуд нь ингээд чи надад ойлгохгүй чи зүгээр байна хоёлаа зүгээр байна гэл хэлчихээсэй гэж амар боддог. Тэг ингээд ятаж жоохон даврыг гэх юм бол ингээд би сая ийм игээ жоохон завгүй байлаа. Одоо ярьж болж байна. Тавтай байна ч юм уу. Би жоохон ичимхэн үнтэй би жоохон таардаггүй юм санагдсан. Яг би өөрөө бас амар ичээддэг байхгүй. Тэгээд 2 цэмийн шөгөж усаар чинь юу гэж ярихгүй ч юм уу угаал гарч байгаа амар хэцүү штэй. Тийм. Тэгтээ яг би нааслахыг ингээд гатаа аваа жоохон эргэтэй л
талаас амныг хайрладаг гэх юм уу? Одоо ингээд санаа тавиад эрхлүүлцгээл яасан үгүй жоо ээж шиг гэх юм уу? Үгүй нэг тийм ээж аав шиг л юм шиг байна дөө. Ингээд санаа тавиал даарч ийн гэвэл тэнгүү тэхгүй. Тэгээд би уг нь бол айгүй их хүн тухайн үний өмнө айгүй тийм vulnerable гэх нь бас хаашаа юмдаа нэг тийм өөр л жоохон эрхлэх гэж жоохон өөрөө жоохон гар үнэ тавиад тухайд хамгийн бад татахад тэгэхэд нэг явах дуртай гэхдээ би түн тэгж итгэж нэг чаддаггүй. Тэгээд сая сүүлд хийжтэй одоо нэг хүн тийм талаараа багсаа итгэх гэж үтсэн чинь намайг мангар юм уу гэсэн. Итгэх гэж үтсэн чинь намайг тэнэг юм уу гэсэн. Үгүй ингэсэн аахгүй юу ингээд. Угаасаа жоохон тархиа унтраагаад тухайн өөргөө даатгаа явж байгаа юм чинь заммаа арахгүй штэ. Үгүй харна штэ. Тэгтээ ингэж тэгж амар за би энэгээр ирсэн энэгээр тэрхсэн юм барилга гарсан юм марсан гэж бодохгүй жоохон тэгээд явцсан чинь чи ингэж өөр юм юусаа анхаарч явахгүй юм. Гээл тэгцэнгүүд би ингэж амар би нэг тэнэг юм шиг санагдаад жоохон зүг гээд гомцсон гэдэггүй. Би ганцаараа амар дуртай болохоор бүх юм ингэж ганцаараа ингэ бодоод тэгээд нэмэн анхаарал тавиад ингээд амиа л бодоод тийм бүх хүмүүс ингээд тэгээд өөрөө явж байгаа үед бол амар сэрэмжтэй амар тэгж явдаг багт чинь юм ингээд ганц тэгсэн чинь чи юу ч анзаарахгүй юм. Тэрхэд гээд ганц удаа тэгсэн юм амар байнга гэдэг юм шиг тэгээд тэгж аваад ногомцсон. Тэг би жоохон ингээд хүнд итгээд жоохон өөрөө жоохон дураар юм бодож байгаа байхгүй юу чи гэсэн чинь тэнийг юм уу? Тийм жоохон гомцсон. Тийм бусдаар тэгэл зүгээр л байна. Өнөөдөр зүгээр жоохон тэмэг өдөр байлаа. Би өнөөдөр шалгалттай байсан. Түгүй хідэн зүгтээсээ бич чадах юм. Битэн зүгтээ бич чадах юм бөө мэд. Дэлхний дэжиг хадлага. Байсан аахгүй юу? Тэгээд түгүй цолгойггүй байсан. Зүгээр л ойр жоохон тиймэрхүү байна. Жоохон хуйлцах гад. Ингээд түүнээс яасан юу болсон зүгээр үү гэж асуул бараг. Хуйлах гэж юм уу жоохон мөр битмаа. Түгүй зүгээр би нэг гоё. Oh my god. Зүгээр би нэг гоё. Хүн тэрвэрч юм уу? Тэрврүүлээд тэрврэх дуртай би. Гэхдээ би өөр тэрврүүлмээр юм. Тэрврэх биш тэрврүүлмээр юм. Тэрврүүлээд би ингээд сүлээд тэг бамаар авахгүй юм. Мэдхгүй би зүгээр тэрврүүлмээр юм. Сүлмээр юм. Гээд тиймэрхүү жоох эхлэлтэй л баймаар байна. Тэгвэл би тгийг амар удсан байна. Би ч бас эмхтэй хүн биш тий жоох эрхэлмээр л байна штэ. Тийм ингээд тэг би ч гэсэн нэгэл нөгөө би үлсүүд энэ би уйдаад байна би цангаад байна сүлмээр байна тэрврүүлмээр байна гэд олон юм яриад готлоод эрхэлмээр л байна штэ би ч гэсэн. Тэгж бодсон. Тийм л. За юм байла. Дараагийн удаа дахин уулзлаа. Баяртай.